Тэр тэмцээнээс хойш Пандугийнхны эцэргийн их эрдмийн тухай яриа хот даяар төгжээ. Ард олон хаан ширээнд Пандугийнхны ах мдыгийн суулгуул таарна. Юдхиштра хэдий нас залууч гэлээ ухаан саруул мэргэн хууль ёс мэднэ. Дордос ядуус ээлтэй шудрах хүн хаан болчихвол Тэхиратараштраагч үр хүүхдүүд ийгч гомдоохгүй гэлцгүүлжээ. Атаархал хилэнд хилмигдэж яваад өрөд хаана ийм яриа гарч байгааг мэдээд хаанд бараалхан ирж хэлсэн нь хаан аав минь дээ хотын хүмүүс өөдгүй юм уу юм үйлдэхээр санаа сэджээ. Тэд Пандугийнхныг хаан болгохын хүсэж байна. Чиний хэдэн хүү ирэх мэдэлгүй болж бусдын гараас өглөг гордон амьзуух болж байна. Харцас доодос биднэр элэг доод хийх болно. Пандугийнхныг хөөж зайлуулахгүй бол бидэнд гарцаагүй гай ирэх нэ гэв. Дөрөвдхана Пандугийнхныг залмихээр хууран Бараната хотод аваачиж шатаахыг санаарсан ч чадсангүй. Пандугийн хүүгүүд үүнийг нь мэдээд их гүнтигийн хамт зүхтан оджээ. Тэд ядарч зүдрэн явсаар Экачакра хотын захад хүрч нэгэн ядуу бярманы дэрж сууршжээ. Гэтэл нэг удаа Панчал нарын хаан Друпада өөрийн охин Драупадыг ном сум харуулах тэмцээн төрүүлсэн хүнд охиноо өгнө хэмээн зарлжээ. Ах トゥ тав үүнийг сонсоод очиж Аржуна тэмцээнд оролцсон төрүүлж Друпадыг хатан болгон аав. Тэдний амьд байгааг мэдсэн Дэрвд хаан Пандугийнхнаас айж өөрийн зөвлөгч нартайгаа хэлэлцээд Дрона, Видура, Бишма нарын хэлснээр тэднийг ордонд буцааж авчран өөрсдийнх нь хувь хөрөнгө улсын талыг өгчээ. Пандугийнхан улсаа аваад их ойд очиж гайхамшигт сайхан сүрдэм ордон босгож түүнээ Индрапрастха хэмээн нэрлэв. Сайхан ордонтой Юдиштрагийн засаг төрийн нүүрэн дээр ард олон элбэг баян сэтгэл хангалуун амьдрах болсон нь Дэрвд хааны ата хорслыг дахин хөдөлгөх болж тэр дахин эцэгтэй Пандугийн хүүгүүдийн улсыг булааж авах санаагаа хэлв. Дрихатраштра хэдий дургүй байсан боловч хүүдээ хайртан ирэхээр зөвшөөрнө. Энэ удаа Дэрвд хаан өөрийн нагацаг Шакунаас тусламж хүсв. Шакуна Юдиштратай даалга тоглож хожив. Юдиштра эхлээд өөрийн бүх өмчөө дараа нь дүүнараа эцэст нь өөрийгөө тавьж өгөөд бүгдийг алдав. Гэвч олны хэл ам Дэрвд хааны өчүүхэн сул дорой байдлаас нь Дрихатраштра имэж тэдэнд бүгдийг буцааж өглөө. Гэвч Дэрвд хаан Шакуны нар тэднийг дахин тоглоом тоглохыг урьж энэ удаа хатуу бодсол тавьжээ. Түүний болцсон тоглоомд ялагдсан тал 12 жилийн цөллөгт явах 13 дахь жил дээр хинч танигдахгүй амьдрах хэрвээ танигдвал дахин 12 жил цөллөгт явахар болно.